За нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх комитетүүд 17 дугаар багварал 3 дахь өдрөө бол үргэлжилж байна. За мэдээч өнөөдрийн гол үндсэн сэдэв бол өндөр түвшний санхүүгийн доктортой форум байгаа. За энэ форумоор мэдээж санхүүгийн салбарын төлөөлөл томоохон дэлхийн төлөөлөлүүд хэрэгжиж яг энэ доктортой санхүүжилтийг бий болгоход бас илүү нүүн дээр анхаарах гэдэг энэ асуудлыг чухалчлан хэлж байна. За өргөжлөлтөнд бид албаны үнсээс зарим мэдээллийг бас авъя. Тэгэхээр танд энэ өдрийн мэдээг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За COP17 3 дахь өдрөө эхэлжээд тэгэхээр манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам тос холбоотой доктортой санхүүжилтийн холбоод 2014 оноос эхлээд ногоон хөгжлийн бодлогыг хамтарч хэрэгжүүлж ирсэн. Анхны гараагаа бид нэр бол 14 онд тос холбоотой ногоон зээл гэдэг сэдвээр эхэлжсэн. Тэгээ өнөөдөр бид нар маш өргөн хүрээнд ингээд доктортой санхүүжилтийн механизм, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цүлжилт, за мөн усны асуудал, биологийн олон янз байдлын санхүүжилтийн асуудлыг том чуулган болгоо явж байгаа нь үнэхээр чухал арга хэмжээ маань маш олон жил үргэлжилсэний үр дүн. Тэгээ тусгай хамгаалалтаа газар нутгийн бас санхүүжилтийн асуудлыг 2 дахь өдөр бол бүр тухайлан ярилцах сайд ивент байгаа. Тэгээ өнөөдрийн энэ арга хэмжээгээр бол Монгол улсын тусгай хамгаалалтаа газар нутаг болон биологийн олон янз байдал байгаль орчны салбарын ногоон таксономиг бас баталсан. Тэгэхээр энийг яаж хамтарч хэрэгжүүл санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бол сангийн яамдаа эдийн засгийн хөгжлийн яамдаа ягт хамтарч ажиллаж байгаа. Энэ нэг жишээ бол энэ үн мөнхийн Монгол хөтөлбөрийн хүрээд дид ажлын хэсэг гараад сангийн яамны Бат Эрдэнэ дарга орлогч дид даргаар нь байгаль орчны яам энийг бий хахлаад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол үнэхээр байгаль орчны салбар санхүүжилт ямар чухал хэрэгтэй байгаа. Эргээд тэр санхүүжилтээрээ байгаль хамгаалах, байгалыг зөв зохистой ашиглах, эргээгээд маш том хөрөнгө оруулалт олох боломж байгаа юм байна. Тэр тусмаа нутгийн эргээд за өнөөдрийг яг байгалаа хамгаалаад явж байгаа энэ хөв цөөрөм зэрлэг амьтан ургамлын хамгаалал зохистой ашиглалтыг бий болгосноор байгаль орчны төдийгөө Монгол улсын эдийн засагт ямар том хөрөнгө оруулалт болохыг гэдэг доктортой аялал жуулчлалын бас механизм нэвтрэх хураамжаараа бид нар тодорхой харуулад кейстад ийм сургамжуудыг хийгээд хилцүүлэхийг мөн олон улсын байгууллагуудтайгаа бол бид нар яг хамтарч ажиллаж байна. Тэгээ өнөөдөр бас ингээд COP17-гийн энэ сайд ивент болж байгаа нь бид нар түнш байгууллагуудтайгаа цаашид яг энэ байгаль орчны салбарын санхүүжилтийг яаж нэмэгдүүлэх үү. За тэгээд энэ оруулж байгаа санхүүжилт хөрөнгө оруулалтаа яаж олон улсын стандартад нийцсэн байх уу гэдгийг бас онцлон ярилцсан. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол бас Монгол банк сангийн яам, байгаль орчны яам, эдийн засгийн хөгжлийн яам, олон санхүүгийн байгууллагуудтай хамтарч байгаль орчны салбар чуулж байгаа. Тэгэхээр баяртай байна. Тэгээд эндээс маш чухал үр дүнгууд гарна гэж харж байгаа. Ялангуяа маргааш бид нар бол үн мөнхийн Монгол хөтөлбөр байгаль хамгааллын байнгын доктортой сан байгуулснараа байгалийн өв сангийн хөрөнгө оруулалт 71 сая долларын хөрөнгө оруулалттай байна. Монгол улс өөрөө 127-г бас 7 сая долларын санхүүжилтийг бас амласан байгаа. Энэ амлалтаа биелүүлэхэд бид нар юу хийж байгаа талаараа маргааш нэлээд дэлгэрэнгүй танилцуулах юм. Тэгэхээр ер нь үн мөнхийн Монгол энэ санаачлагын хувьд нийтдээ 198 сая Америк долларыг дайжилт гараад төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ мэдээж хурлын бас нэг энэ доктортой байх санхүүжилтийг доктортой байснаар альва үйл ажиллагаа урт хугацаанд өргөжлөх зам бодит үр дүн гарах ийм боломжууд бас харагдаж байна. За байгаль орчны салбарын санхүүжилт бол ерөөсөө улсын төсвөөс бол зөвхөн урсгал задал, цалин, нийгмийн даатгалын асуудлыг шийддэг. Ер нь олон улсын байгууллагууд яг өнөөдрийг хүртэл манай байгаль орчны салбарын санхүүжилтийг бол хэрэгжүүлж ирсэн байгаа. Тэгэхээр энэний бас нэг том хөрөнгө оруулалт бол TFW Сэргээн Босголтын банк, Азийн хөгжлийн банк байдаг. За TNC буюу Nature Conservancy гэдэг энэ том байгууллага бол бас энэ үн мөнхийн Монгол хөтөлбөрийг Монгол улсад 15 жилийн хугацаанд оруулж ирж байгаа нь саяын таны хэлдэг 197 сая доллар Монгол улсад орж ирж байна. Гэтэ энэний 71 сая доллар нь бол олон улсын түнш байгууллагууд жишээлбэл Швейцарын, Францын яг энэ байгаль орчин дээлтэй тахь, эрвэс, хулан, мазаалай, за дээрэс нь байгалийн ургамал, за байгалийн нөөцийн хамтын менежмент энэ нөхөрлөл малчдыг дэмжсэн энэ хамтын арга хэмжээг дэмжлэг үзүүлэх гэж бас том хөрөнгө оруулалт болгож оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг зөвхөн нэг удаагийн төсөл хэрэгжээд дуусгах биш, Монголд байгалийн өв санг, байгаль хамгааллын санг байгуулж байгаагаараа бас илүү онцлогтой цаашид урт удаан хугацаанд доктортой өөрийгөө санхүүжүүлээд явах механизмыг тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр бас оруулж байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээд дахийг хустай талыг хустай байгалийн цэцлүүр хүн бүхэн мэддэг. Яг энэтэй адилхан
7 байгаль хамгаалах менежменттэй хариуцаа явж байгаа одоо захиргаад байна. Энэ жишээг бид нар бас өнөөдөр яг энэ COP17-гийн үед олон улсын байгууллагуудад танилцуулж байгаа. Түвшүүд маань ирж байгаа. Энэ дээр бид нар нэлээд дэлгэрэнгүй бас ярилцж байгаа. Тэгэхээр цаашид тусгай хамгаалалтаа газар нутгаас орлого олох боломжтой хүмүүс болохоор тусгай хамгаалалтаа газар нутг гэхээр зөвхөн хайрлаад хамгаалаад хашаад авцсан нэг хэсэг газар байдаг гэдэг. Тэгэхээр энэ бол тийм биш. Энэ бол тогтвортой аялал жуулчлалыг явуулах, нөгөө байгалийн үн цэнийг ойлгуулах, экосистемийн үн цэнийг харуулах, тэрийг эргээгээд худалдах, зарах, ашиглах бүрэн боломж байгаа гэдгийг бид нар энэ тогтвортой санхүүжилтийн хүрээнд үн мөнх Монгол хөтөлбөрийн хүрээнд жишээ олгож харуулнаа. 15 жилийн дараа бид нар болов эдийн засгийг ярихгүйгээр ажиллаа хийдэг болох ёстой л гэж харж байгаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид өнөөдрийн энэхүү 3 дахь өдрийн бас өндөр түвшний санхүүгийн доктортой одоо энэхүү формоос бас мэдээллийг хүргэж байна. За мэдээж энэ асуудал дээр бол олон чиглэлийн олон салбарын санхүүгийн төлөөллүүд оролцож байгаа. За мөрөөдлийн боломжит хувилбаруудаа бас дэвшүүлж саналаа хэлнэ. За мэдээж маргааш өргөжлүүлэн бас тусгай хамгаалалтын газрын тухай энэ асуудлыг бас тусдаа сэдвчлэн бас асуудлууд хөндлөх учраас та хүмүүс энэхүү уралдаанд оролцож өөрөөсөө бас байр суурь саналаа бас илэрхийлэх бүрэн боломжтой байгаамаа.